Ором төрөө үзэгчтэй нүүдэлшил нэвтрүүлгийн 7 оны дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За бид өнөөдөр өвний өсөлт ба өрхийн амжиргаа сэдвийг сонгоо авч инфляцийн тоо бодит амьдрал дээр иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар холбогдох 3 зочинтойгоо хэлцүүлгээ өрнүүлэх болно. За Монгол улсад өвний өсөлт 2026 оны 4-р сарын улсын инфляцийн байдлаар бол 2.5% буюу 10.1% бол хүрсэн байна. Тэр энэ талаар бас холбогдох 3 зочинтойгоо өнөөдөр хэлцүүлгээ өрнүүлж асуудалд нүүдэл хийх болно. За хүрэлцэн ирсэн зочдтой танилцуулъя. Миний баруун гар талаас эдийн засаг хөгжлийн яамны макро эдийн засгийн бодлогын газрын дарга Инх Хамгаалан хүрэлцэн ирсэн байна. За мөн миний зүүн гар талд нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер, эдийн засагч, судлаач Оюун Бадам хүрэлцэн ирсэн байна. За мөн миний зүүн гар талд үндэсний статистикийн хорооны үнийн статистикийн хэлтсийн дарга Мөнх Оргил хүрэлцэн ирсэн байна. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн 3 зочинд баярлалаа. За бидний өнөөдрийн сэдэв үнийн өсөлт ба өрхийн амжиргаа гэж сэдвийг сонгоо авсан. За хамгийн сүүлийн байдлаар бол 10.1% бол одоо инфляц хүрсэн байна гэдэг. За мөн одоо энэ дундаа бол хамгийн гол зүйл нь бол хүнсний бараа бүтээгдэхүүний бас өсөлтүүд багш байна. Тэгэхээр хамгийн ихний асуултаа би Мөнх Оргил даргаас за 4-р сарын инфляцийн 10.1% хүрсэн бол ер нь энэ өсөлтийн хамгийн гол шалтгаанууд нь болон ямар одоо нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүд дээр одоо өсөлтүүд бас гарч ийн вэ? Тоон бас мэдээллийг та нэг иргэдэд тайлбарлаа бас хөрвүүл. За үндэсний статистикийн хороо 430 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг сонгож аваад сагс бүрдүүлээд за эдгээр нь бол одоо өрхөд одоо хамгийн өргөнөөр хэрэглэгддэг гэсэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээ байдаг байгаа. За эдгээрийг 13 бүлэгт хуваагаад ерөнхийдөө бол инфляцийн тооцоог бол хийдэг. За энэхүү тооцоололоор бол одоо хамгийн сүүлийн байдлаар 10.1%-тай гарсан. Жилийн инфляц, сарын инфляц бол 2.8%-тай гарсан байна. За хамгийн сүүлд одоо 23 оны 9 сард мөн инфляц 2.5 тоотой байсан. Түүнээс хойш бол ерөнхийдөө 1.5 тоод явж хагаад за одоо буцаад 2.5 тоо руу ерөнхийдөө бол орж байна. За энэхүү одоо өсөлтөд хамгийн гол нь нөлөөлсөн бүлэг нь ерөнхийдөө хүнсний бараа ундаа усны бүлэг байна. Энэ бол нийт инфляцийн 5.4 буюу 53.1%-ийг ерөнхийдөө бол илэрхийлж байна. За сарын инфляцийн 2.8 гарсны үүний 1.71 гэж буюу 58.1% нь хүнсний бараа бүтээгдэхүүн байна. За 24.9% нь одоо тээвэр. За энэ дотроо нөгөө нэг дизель, шатхууны үнийн өсөлт ерөнхийдөө бол орж авчиж байгаа. За энэ хоёр бүлгийн үнийн өсөлтөөс ерөнхийдөө нэг 85 орчим хувь нь ерөнхийдөө сарын дээр тайлбарлагдаж байна. Жилийн өсөлтийн бол нэг 62 орчим хувь нь бол зөвхөн хүнсний бүлэг болон тээврийн үнийн өсөлтөөс ерөнхийдөө шалтгаасан гэж тайлбарлагдж болж байна. За хүнсийг дотор нь задлаад ярих юм бол хамгийн өндөр одоо өсөлтөд одоо сүүлийн саруудад яваад байгаа нь махны бүлэг байж байгаа. Махны бүлэг махан бүтээгдэхүүний бүлэг. Энэ бол 36.5% өссөн байна. За ялангуяа өхрийн мах, хоньны махан дээр бол 40-с дээш хувь ерөнхийдөө бол өсөлтийг бол үзүүлсэн байна. За сүүлийн 15 жилийн дундаж хандлагаар ерөнхийдөө Монголд махны үн бол 1-ээс 6 сар дуустал ерөнхийдөө өсдөг хандлагатай. За түүнээс хойш ерөнхийдөө баг зэрэг буурдаг гэсэн төр зөрөгтэй байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол цаашид энэхүү өсөлт маань дахиад бас нэг 2 сар бол үргэлжлэнэ гэсэн тийм ерөнхийдөө бол прогнозтой байна гэж ойлгож байна. За Оюун Бадам зочноос хүний өсөлт ер нь одоо энэ 2.5 тоонд одоо хүрэх хамгийн гол шалтгаанууд бас юу байв? Эдийн засгийн хувьар та бас үүн дээр нэг мэдээлэл өгвөл. Тийм. Зөвхөн харахад бол нөгөө нийлүүлэлтийн гаралтай гэдгээр тий. Саяны одоо бараа бүтээгдэхүүний тий үнийн өсөлтүүд энэ нөгөө геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалаад одоо тий импортын барааны үн бол нэлээд их тий өссөн байгаа. Ялангуяа Украинаас хойш бол мэдээж нөгөө Европоос орж ирж байгаа тий барааны одоо нийлүүлэлтүүд нэлээд одоо төсөв өртөг өндөртэй болсон. За дээрэс нь нэмээд бас сая одоо тий эрчим хүчний одоо асуудал бас ер нь эрчим хүчний үн нэмэгдсэн ч гэсэн бол нэлээд юм нөлөөлж ийнэ гэж харж байгаа. Тэгээд ерөнхийдөө цахилгаан дулааны үн ер нь бол хоёул аялаа өсчихсэн тий байж байгаа. Мэдээж нөгөө бас үйлдвэрлэлийн зардал төсөөд ирэхээр зэрэг тий энэ юм бараа бүтээгдэхүүн хүнсний барааныхаа үнд бол юм нэлээд нөлөөтэй байгаа. Тэгээд түрүүний нөгөө статистикийн газрын хэлсэн тэр 430 гаруй одоо үндсэн бараа байна. Тэрнээс тийм бараг тал нь бол нөгөө импортоор орж ирдэг бүтээгдэхүүнүүд. Тал нь бол одоо дотооддоо тий ханган нийлүүлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ дээр бас тэр импортын одоо үнийн өсөлт ч нөлөөлж байна. За дээрэс нь манай одоо үйлдвэрлэгчдийн тий бас одоо өртөг нэмэгдснээр бас нэг өсөлт гарч ийн гэж харж байгаа. Энэ Хамгаалан даргын хувьд за ер нь яамны зүгээс засгийн газрын зүгээс бас энэ инфляцийн бас одоогийн өсөлтийг ямар үндсэн бас шалтгаантайгаар өсөд байна. Энэ тал дээр та бүхэн бас та мэдээлэл өгвөл.
За сая манай статистикийн орноос мөн оюун бадам судлаач хэллээ тийм. Үндсэн шалтгаан бол нийлүүлэлтийн гаралтай. Дээр нь бас цахилгааны төлбөр нэмэгдсэнтэй холбоотой зарлалын гаралтай инфляцид явж байна. Тэгээ энэ бол үнэн ингэж явж байгаа. Дээр нь ойролт орондод болж байгаа хямралын улмаас одоо дэлхийн зах зээл дээр Brent түүхий газрын тосны үн одоо энэ мөргөлдөөний өмнө нэг $60-70 байсан бол одоо 100-аас дээш гараад төгсчлөө тийм. Өнөөдөр их 105-110 хавцаа хэлбэлцэж байна. Түүхий тосны үн ингээд өндөр өссөнөөс манай улс ч юм болохоор гаднаас шууд бэлэн бүтээгдэхүүн авч ирэлдэг өөрсдөө боловсруулах үйлдвэргүй. Тэрний улмаас дизель түлшний үнийн өсөлт маш өндөр байгаа гадаад зах зээл дээр. Түүнтэй холбоотой үнийн өсөлт бол 4 сард явагдсан. Дээр нь махны үн сая мөнх хөрөөлт гаргажсэн 30-аас 40%, зарим төрлийн махны үн 40%-аас даваад өсчихсөн. Ерөөсөө үндсэн хувь шалтгаан бол энэ дээр байна. Гэтэл 1-2 сарын өмнө л манай улсын инфляц чинь 6.5%-тай Монгол банкны зөвлөлтөд инфляц интервал дотор байсан тийм. Гэтэл өнөөдөр 4 сарын эцээр аваад үзэхэд 2.8 доллар болчихсон. Огцом өсөлт бол махны үн, шатгууны үн. Дээр нь нэмээд импортын бараа бүтээгдэхүүнүүдийн үн ер нь нийтлэг өсөх хандлагатай байна. Одоохондоо бол өсөлт нь бага шиг. Гэхдээ олон бараа бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт ер нь их олон бараа бүтээгдэхүүний тоог хамарж байна. Үүний шалтгаан бол гадаад зах зээл дээр тээврийн зарлал нэмэгдсэн. Далайн тээврийн зарлал нэмэгдсэн, мөн хятадаар дамжин өнгөрч байгаа тэр тээвэр логистикийн зарлал нэмэгдсэнтэй холбоотой байна. Махны хувьд бол махны үн яагаад өсөж байгаа юм бэ гэхээр сая өнгөрсөн 2 жил нэлээд том хэмжээний зууд тохиолдсон. Түл хүлээн авалтууд маш бага байсан. Тэр хэрээрээ 2 жилийн өмнөх одоо тэр түл бол өнөөдөр яг махны чиглэлээр нийлүүлэгдэж байх хэрэгтэй тийм түл байдаг. Тэгэхээр энэ жилийн хувьд махны нийлүүл бага байгаа шалтгаан нь 2 жилийн өмнөх түл хүлээн авалт маш бага байсантай холбоотой. Мөн өнгөрсөн 25 оны 100 бол нэлээд олон аймаг сумыг хамарсан гангийн асуудал байсан. Тэр хэрээр хүнсний ногоо тэжээлийн ургамлын нийлүүлэлт нэлээд бага байгаа зах зээл дээр. Тэрний улмаас бас хүнсний бүтээгдэхүүний үн өндөр байгаад байгаа. Тэгэхээр энэ бүх үндсэн хүчин зүйлс рүү чиглэсэн арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж ижил цаашаа инфляц арай багасна гэж хэлж байна. Дараагийн асуултаа би мөнхөргөл дараагаас за сая та нөгөө 430 гаруй бараа бүтээгдэхүүнөө багцгээд ярьж ирсэн нөгөө сакс. Тэгэхээр ер нь одоо хэрэглээний одоо энэ нөгөө индексээр тооцоод яг энэ өнөөгийн өргөхтөр хэрэгжилж байгааг ер нь хэр сайн төлөөлж байгаа гэдэг нөгөө багцууд. Тэгээ энийг үүнийг бас бүрдүүлэхийн тулд одоо ямар одоо судалгаа шинжилгээнд дээр үндэслэн одоо гаргадаг вэ? Бас иргэд маань үүн дээр бас нэг нэлээ асуултуудыг бас асуусан байгаа юм. За ерөнхийдөө нөгөө 430 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний сонгохдоо бид нар бол одоо хамгийн гол барьдаг их сурвалж нь бол өрхийн нийгмийн эдийн засгийн судалгаа гэж байгаа. За энэ бол одоо Монгол улс төдийгүй ер нь бол бүх улсын одоо олон улсын валютын сангийн зөвлөмж болгосноор энэхүү судалгааг ерөнхийдөө бол баримталдаг бүх улсууд. За нэмэх нь бол бусад их сурвалжуудыг мөн ашигладаг. Одоо хайлын мэдээч гэдэг юм уу, бусад одоо салбаруудын мэдээ, нөөцийн санч гэдэг юм уу мэдээллийг бас ашиглаад энэхүү мэдээллийг бол өргөжүүлээд явдаг гэж байна. За өрхийн нийгмийн эдийн засгийн судалгаанаас ер нь бол ямар бүтээгдэхүүнүүдийг ерөнхийдөө өрхүүд Монгол өрх одоо дунджаар хэрэглээд байгаа юм бэ гэдэг одоо бараа бүтээгдэхүүнүүдийг гаргаж ирэн. За жишээлбэл талхыг хэрэглэж байна гэж гаргаад ирэх юм бол за тэгвэл аль талхыг хамгийн их хэрэглээд байгаа юм бэ гэдгээ бид нар аж үйлдвэрийн мэдээний үйлдвэрлэлийн статистикийг хараад за хатар талхыг хамгийн их үйлдвэрлэж хэрэглэж байгаа маань тэгвэл хатар талхыг бид нар сонгох нь зөв юм байна ч гэдэг юм уу. Ийм байдлаар ерөнхийдөө бүтээгдэхүүн болгоныг сонгож оруулдаг. За эдгээр одоо аргачлал англи маань одоо олон улсын валютын сангийн аргачлалыг бол дагаж мөрддөг байж байгаа. Мөн одоо COICOP 2018 гэдээ бас англи байж байгаа. Энийг бол одоо манай улс бас дагаж мөрддөг. Энийг бас дэлхийн бүх улсууд дагаад мөрддөг байж байгаа. Энэ нь бол одоо хүнсний бүлэгт ямар бүтээгдэхүүнүүдийг оруулах юм бэ гэх ингээд нэг үрчлэн заагаад өгсөн англи байдаг. Эдгээрийг бол дагаж мөрдөөд энэ бол саксаа бүртгүүлдэг байна. Оюун бодом зочноос бас энэ инфляц маань өөрөө нөгөө хот хөдөө за бүс нутгаар одоо ялгаатай байдал гардаг. За жишээ нь одоо баруун бүсэд нутагт байгаа иргэдүүл үнийн хувьд бензин шатгууны үнийн хувьд ч юм уу жоохон илүү байдаг ч юм уу тий. За үүн дээр тавснаг мэдээлэл өгвөл. Тийм мэдээж нөгөө бүсэнт толгонд өөрөөгөө тий Улаанбаатарын хувьд чинь одоо энэ нааша тээвэрлж ирээд энд хэрэглэж байгаа
үнэтэй бүтээгдэхүүн бол нэлээд үнэтэй. Тэгээд баруун одоо хөдөөгөр бас хүнсний бүтээгдэхүүн бас нэлээд үнэтэй байх ч юм уу. Яг бол нөгөө энд бүгдийг татаж авчирчаад буцаагаад хөдөөр рүү явуулдаг. Зөвхөн нөгөө хөлийн худалдаа хийдэг одоо аймагуд байна. Тэдний хувьд бол бас сэлэнгтэй гэх мэт одоо баруун аймагуд ч юм уу тэд нар одоо шууд одоо бүтээгдэхүүнээ ойрхоноос авахаар бас үнэн жоохон тий гайгүй байх ч гэдэг юм. Ингээд тээвэрлэлтийн зайнаас шалтгаалаад хаанасаа одоо бөөнийхөө худалдааг төвлөрүүлчихэд хаашаа одоо түгээлтүүдээ хийж ин тий энэс шалтгаалаад бас мэдээж нөгөө бүс орон нутагт маань бол үнэн нь бол өөр байх юм байна. Би 3 цочноос яг нэг асуулт өгс дунднаас үгээд одоо жишээ нь үнийн өсөлт явах үед хамгийн эмзэг одоо жишээ тусдаг бүлэг юу гэдэг вэ? Одоо жишээ нь одоо тэтгэвртэй гарсан одоо ахмад буудмаар байх юм уу? Эсвэл залуу гэр бүлүүд байх юм уу те? Эсвэл дундаж орлоготой одоо иргэдрүү юм уу? Энэ дээр бас нэг хариултуудыг өгвөл. Тийм яг инфляц бол хүн амын бүлгэрээ ялангуяа орлогын бүлэг төрлөөрөө яг бодит амьдралын өртөгт нь бол маш ялгаатай нөлөөлж идэг. Түрүүн статистикээс хэлэгшүүлсэн хүнсний инфляц 19-с 20% болж байна тий. Гэтэл орлогын түвшин багтай. Зөвхөн өнөөдөр маргааштай хүнсэл худалдаж авч хэрэглээд амьдарч байгаа өрхүүдийн хувьд бол бодит инфляц 10% биш 19-с 20% амьдарсан. Тэгэхээр тэр хүмүүсийн хувьд бол амьдралын бодит чанар нь тэр хэмжээгээр доошо бууж байгаа гэдэг агуулга байна. Дээр нь бас одоо өрхүүдийн цалингийн орлогыг төрлөөр нь аваад үзвэл яг цалингийн орлого бол инфляцийн дүн хасаад үзэхээр эерэг гайгүй. Хөдөөгийн өрхүүдийн хувьд бас ч гэж гайгүй. Тэтгэвэр авж байгаа өрхүүдийн хувьд бол цалингийн нөлөөг нь хасаад үзэхээр орлогын нь бодит өсөлт нь хасах утгатай байна. 3-аас 4, 5%тай. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр тэтгэврийн насныхан нэлээд амьдрал нь энэ инфляцид илүү нэрвэж байгаа гэсэн. Дээр нь бас харахаар хөдөөгийн өрхүүд, хотын өрхүүдийн бодит орлого буюу инфляцийн нөлөөг хассан дүн бол хотод нэлээд тааруу. Хөдөөгийн өрхүүдийн хувьд бол ноолуурын үн, махны үн гээд гайгүй байгаа учраас бодит орлого нь гайгүй. Тэгэхээр хотод байгаа худалдаа үйлчлэгийн салбарт ажиллаж байгаа өрхүүд болон тэтгэврийн насны хүмүүс бол энэ инфляцид маш илүү сөргөөл үлдэж байгаа гэсэн иймэрхүү хандлагатай байна. Мөхрүүлэр. Инфляц бол одоо өрх болгонд өөр нөлөө үзүүлдэг. Ялангуяа одоо орлого багтаа өрхүүд нийт орлогынхоо одоо дийлэнх хувийг хүнсэндээ зарцуулдаг гэсэн статистик байна. Орлого өндөртөө нь бол одоо бага хувийг харьцангуй бага хувийг орлоготой зарцуулдаг гэсэн статистик байна. Тэгэхээр эндээс харах юм бол одоо хамгийн өндөр өсөлттэй яваад байгаа нөгөө 13 бүлгээс маань хүнсний бүлэг өөрөө одоо ерөнхий индексийнхаа төвшнөөс бараг 2 дахин давцсан ер нь бол өндөр яваад байгаа. Тэгэхээр тэр одоо хамгийн бага төвшний өндөр одоо хэрэгэлдэг тэр хүнсний бүлэг нь ерөнхийдөө өндөр өсөд байна гэдэг чинь бол тэднэр дээр очиж байгаа дарамт бол ерөнхий төвшнөөсөө одоо 2 дахин илүү ерөнхийдөө бол очиж гинэ гэж ерөнхийдөө шууд ойлгож байна. Оюун бодомт. Тэгэхээр энэ бол яг нөгөө түрүүний өрхийн одоо хэрэглээний бүтцэн тий хүнсэндээ илүү зарцуулдаг байх юм бол мэдээж хүнсний бүтээгдэхүүний үнэ одоо өссөн үед бол нэлээд хамгийн их дарамт учирч байна. Тэгээд тэрнээсээ гадна одоо жишээлбэл статистикаас харахад нөгөө боловсролын үйлчилгээний одоо үн тариф ч гэсэнтэй 10 гаруй өсөлттэй байгаа. Санхүү одоо даатгалын үйлчилгээнийх бас 10 гаруй өсөлттэй. Тэгэхээр зэрэг мэдээж энэ хүүхдүүдтэй одоо төлбөр төлж сургадаг ч юм уу тийм одоо бас өрхүүдэд ч гэсэндээ инфляц бас нэлээд тусч байна гэсэн үг. Тэгэхээр түрүүний хэлсэн нөгөө нэг одоо малгүй ч юм уу тий за яг цалингаараа тэтгэврээрээ ингээд амьдардаг хүмүүст бол орлого багтаа өрхөд бол нэлээд юм одоо хүнд тусгаар байна гэж байна. За баярлалаа. Нүүдэлшил нэвтрүүлэг өнөөдөр үнийн өсөлт ба өрхийн амжиргаа сэдвийг сонгоо авч за холбогдох 3 зочинтойгоо хэлцүүлгээ өрнүүлж байна. За мөн бид бүхэн эдийн засагч даваад өрж төчнөг өрсөн. За боловч одоо бас яралтай суралтай болсон тул оролцох боломжгүй гэсэн байгаа. За бид бүхэн сая бас тоо мэдээллүүдийг за үндсэн бас шалтгаануудыг за мөн одоо аль өрх бүлгүүдэд хамгийн их хүн дээр тусч байгаа талаар ерхий мэдээллийг бол 3 зочноос авлаа. Нүүдэлшил нэвтрүүлэг өнөөдөр үнийн өсөлт ба өрхийн амжиргаа сэдвийг сонгоо авч холбогдох 3 зочинтойгоо хэлцүүлгээ өрнүүлж байна. За нэгдүгээр хэсэгт бол 2026 оны 4-р сард одоо улсын инфляц бол 2.5 буюу 10.1% хүрсэн. За мөн одоо энэхүү одоо өсөлт маань бол аль бүлгийнхэнд одоо хамгийн их хүн дээр нөлөөлж байгаа талаар бол бас ерхий мэдээллүүдийг авлаа. За 2-р хэсэгт бид хамтдаа тулгамдч асуудлуудаа ярилцсан. Тэгэхээр их хамглан дараагаас эхлээд инфляц өсөх за энэ маань одоо төр зүрийн үзэгдэл байна уу эсвэл одоо бүтцийн хувьар шууд одоо бодлогын хувьд одоо алдаатай бас зүйлүүд байв уу гэдэг зүйлийг бас асуумаар байна. За хоёрт бас инфляц өсөх
энэ одоо зүйл дээр давхар одоо нөгөө иргэд маань цалин хүнсний асуудал, цалин нэмэх асуудлууд гэдэг ярьдаг. Тэгэхээр энэ бодлогын үед ер нь яаж явах хэрэгтэй байдаг вэ? За, инфляц өнөөдрийн хувьд бол яг богино хугацаанд харуул инфляц сүүлийн 1-2 сарын хугацаанд аюул огцом өсчихсөн. Энэ нь бол их хвчлэн нийлүүлэлтийн гаралтай. Гэтэ инфляцийг ингээд илүү нөгөө урт хугацаагаар нь масс бүтээгдэхүүнийх нь хувьд аваад үзэхэд нийтлэг инфляцийн үндсэн шалтгаан нь бол эрэлтийн гаралтай байна. Яг өнөөдрийн тохиолдолд бол нийлүүлэлтийн гаралтай. Мах шатгуунаас голлон хамгаалсан. Гэтэл нийтлэг масс бүтээгдэхүүн яагаад 430 бүтээгдэхүүний бараг 400 бүтээгдэхүүнийх нь үн сар болгон өсөд байдгийн бэ гэдгийн цаана бол эрэлтийн гаралтай шалтгаан байдаг. Эрэлтийн гаралтай шалтгаан гэдгийн цаана бол зах зээл дээр байгаа мөнгөний нийлүүлэлт, ялангуяа төгрөгийн нийлүүлэлттэй илүү холбоотой. Зах зээл дээр хэдий их хэмжээний төгрөг байна. Тэр чинээгээр олон бүтээгдэхүүний үн тасралтгүй өснө гэсэн. Тэгэхээр инфляц бол эдийн засгчид хоёр янзаар тайлбарладаг. Нэг хэсэг нь бол цэвэр мөнгөний шалтгаантай. Зах зээл дээрх төгрөгийн нийлүүлэлтээс шууд хамгаалдаг гэж тайлбарлах хандлага их байдаг. Миний хувьд бол манай улсад яалтчгүй зах зээл дээрх төгрөгийн нийлүүлэлт нь хит их болсон учраас инфляц ингээд тасралтгүй Монгол банкны зорилттой төвшнөөс өндөр байгаад байдаг. Одоо манайхан энэ индексүүдийг сайжруулна гэдэг их ярьдаг тийм. Олон улсын дэлхийн бусад улс орнуудтай харьцуулж байгаа индексүүдийг сайжруулна, зээлжих зэрэглэлийг сайжруулна гэж хэлдэг. Гэтэл дэлхийн улсуудын инфляц ерөнхийдөө хөгжиж байгаа улс орны хувьд бол 4%-аас бага байвал инфляц илүү тийм иргэдийн амжиргаанд дарамт багтаа байна гэж үздэг. Тэр индексийн утга онохдоо ч гэсэн 4%-аас инфляц нь бага байвал илүү өндөр оноо. Гэтэл манай улсад 94%-аас доош орж исэн тохиолдол бол магадгүй хямралын үеүүд байсан. Бусад бүх жилүүдэд 6%-аас дээшээ, 8%-аас дээшээ 2 оронтой тонн ингэж яваад байна. Тэгэхээр энэний үндсэн шалтгаан бол мөнгөний нийлүүлэлтийн зохисгүй их хэмжээний өсөлттэй холбоотой. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлт яаж хийгдээд байна гэхээр ялангуяа төгрөгийн нийлүүлэлт зах зээлийн бус зарчмаар хийгдээд байвал инфляцийн үзэгдэл байнга байсан. Тэгэхээр өнөөдөр инфляц ингээд мах шатгуунаас хамаарат өсөж гэлээ. Гэтэл шатгуун гэдэг маань бүх салбаруудын үйлдвэрлэлийн үндсэн олц болж байна. Тэгэхээр шатгууны үн, дизелийн үн өссөн бол дараагийн сарууд нь үргэлжлээд инфляц өсөх магадлал өндөр. Тэгэхээр одоо Монгол банкны бодлогын хүүгээ бууруул интергээд олон улс төрчнөөс эдийн засгчнаас олон санаанууд байдаг тийм. Тэгэхээр одоо бол бодлогын хүү буурах, онлайн болоод ямар ч нөхцөл бүрдээгүй байна. Ялангуяа зах зээл дээр Монгол банкны валютын зах зээл дэх оролцоо хит өндөр байгаатай холбоотойгоор зах зээлийн бус зарчмаар төгрөгийн нийлүүлэлт өндөр байгаа энэ үед инфляцийн эсрэг төв банкнаас хэрэгжүүлэх бодлогын орон зай маш бага. Тийм. Тэгэхээр үндсэн асуудал бол төгрөгийн нийлүүлэлт хит өндөр байгаа гэдэгтэй л холбоотой. За энэ асуултан дээр мөнх хөргөл дараагийн бас байр суурь ямар байна вэ? Хэрэгжиж байгаа бодлого дээр бас алдаатай эсвэл тулгымцсан асуудлууд юу вэ? Тэгээ ерөнхийдөө инфляц одоо тогтмол өндөр байгаадаа гол шалтгаан бол одоо бүх инфляцийг барих ёстой ч гэдэг юм ханшиг доктортой байлгах чиглэл нь Монгол банк дээр байдаг. Тийшээ бүх чиглэлийг өгөөд одоо засгийн газар өөрөө ард нь үлдээд байгаа л ерөнхийдөө бол байгаа. Монгол банк засгийн газар одоо хоёрын үйл ажиллагаа хоорондоо нэгт уялдчихж ерөнхийдөө бол инфляцийг бууруулж барих ёстой. Хэдийгээр одоо Монгол банк одоо мөнгөний бодлого ханшаа одоо төгрөгийн ханшийг хамгаалах байдлаар ажиллаж байгаа ч гэсэн нөгөө талд нь засгийн газар одоо юу гэдэг үр ашиггүй төслүүд рүү одоо юугаа зарцуулаа тий мөнгөө зарцуулдаг ч юм уу төсөвтөө одоо үр ашиггүй байгаад ах юм бол нөгөө нэг одоо Монгол банкныхаа хэрэгжүүлэх байгаа бодлогын эсрэг яагаад шүү дээ эсвэл одоо ямар нэгэн гоё нэртэй төсөл гаргаж ирээ бэлэн мөнгө тараадаг ч юм уу тий төсөл хөтөлбөр санаачлаад ингэх юм бол өөрөө нөгөө хөтөлбөрийнхөө эрчмийг нь бол сааруулад энэ хоёрын одоо уялдаагүй байдал нэр гэдэг инфляц тогтмол өндөр байхад ерөнхийдөө бол бас нөлөөлөд байгаа юм болов уу гэж хэрэг харж байна. Оюун бодомцчнууд. Саяны бас хоёр тий албан тушаалтнууд нь хэлж байна. Тэгэхээр нөгөө төсөв мөнгөний бодлогын уялдааны хувьд бас тий хангажуулж ажиллах хэрэгтэй байгаа. Мэдээж Монгол банк бол бодлогын үгээ тий тухайн үед нь одоо нэлийн өндөр одоо тогтооч гисэн явж байгаа.
Гэтэл нөгөө засгийн газрын зүгээс бол одоо тэ зарлагаад хэлээд хөрөнгө оруулалтын зарлаач гэсэн хэлээд явж ин жишээлбэл одоо 26 оны төсөвт тэгэхэд улсын төсвөөс бас нэг 3 гаруй их найт төгрөгийг хөрөнгө оруулалтын зардал зарцуулна. За нийслэлийн төсвөөс бас 3 их найт гэдэг ингээд зарцуулна гэж явж байгаа. Тэгэхээр төсвийн зардал мэдээж өсөхөр зэрэг мэдээж инфляцийн инфляц өсгөд бол бас нөлөөлж байгаа нөгөө эрэлтийн гаралтай гэдэг нь бол бас нөлөөлөд явчихна. Засгийн газрын хэрэглээ гэдэг утгаараа. Тэгээд тэрнээс гадна нөгөө эрчим хүчний одоо үн тарифыг нэмэгдүүлэхдээ цахилгаан дулааны үн тарифыг нэмэгдүүлэхдээ бас тооцоо судалгаатай нэлээд одоо гарах үр нөлөөг нэлээд тооцоож гарах хэрэгтэй болов тий. Одоо шууд нэмэхээсээ өмнө бас нөгөө төрийн өмчт одоо компаниуд эрчим хүчний салбарт их байгаа. Эдгээр одоо төрийн өмчт компаниудынхаа тий засаглалыг сайжруулах ийм одоо ажлуудыг бас нэлээд хийх хэрэгтэй байх. Манай зүгээс бол одоо нэлээд олон жилийн өмнө бол одоо эрчим хүчний салбартын төрийн өмчт компаниудын засаглалын судалгааг бол хийжсэн. Тэгэхэд бол 100 оноо авахаас бол ерөнхийдөө бараг 30 дэх оноотой ийм байсан. Тэгэхээр тэнд байгаа туузын гишүүд ямар байна? Тэ одоо яг нөгөө шийдвэрүүд нь одоо зохицмынхаа хууль журмын дагуу гарч ийнө ч гэдэг юм уу. За тэгээд тэн дээр байгаа худалдаа авалт гэх мэттэй эдгээрийг бас ингээд сайжруулж явах. Тэгээд мэдээж нөгөө эрчим хүчнийхээ үнийг одоо яаж хямдруулах вэ гэдэг дээр тэ бас бодолцож тэрэн дээр одоо эрчим хүчнийхээ салбарт одоо төсвийн хөрөнгө оруулалтыг бол нэлээд илүүтэй одоо тусгаж өгөх нь бас хэрэгтэй байх гэж хардаг байгаа. Жилийн сүүлийн үед бол бараг л нөгөө соёлын салбартаа эрчим хүчнээс тэ илүү одоо төсөв тавих хандлага бас нэлээд байгаадсан. Тэгэхээр зэрэг бас энэ эрчим хүчнийхээ хөрөнгө оруулалтын асуудлуудыг нэлээд хэдэн одоо цахилгаан станц барьдаг ч юм уу тийм ийм байх хэрэгтэй байх. За тэгээд мэдээж манайчдаа том газар нутагтай юм чинь мэдээж бас нүүрсний цахилгаан станцуудыг бол бас нэмж барих хэрэгтэй байх. Ер нь бол одоо хямд эрчим хүч гэдгээр нь бол өндөр хүчтэй орнууд ч гэсэн нүүрсний цахилгаан станцуудыг бараг нэмж барьж байгаа. Тэгэхээр энэ дээр бас нэмэлтээ анхаарч бид нар бол цахилгаан дулааны үн бас бага байх юм бол мэдээж нөгөө үйлдвэрлэлийн тэ зардал буурах учраас энэ дээр бас нэлээд анхаарах хэрэгтэй болж байна. Нэмэлтээр би нэг асуулт асуух гээд яг энэ инфляц өссөн үед одоо энэ хүүхдийн мөнгө тэтгэр халамж за мөнгөө одоо энэ том шилжүүлгүүд бол одоо инфляцт ялангуяа энэ хамгаалалт юу нь болж чадах уу? Эсвэл одоо инфляцийг бүр улам одоо тэлэх тийм эрсдэлтэй байдаг уу? Хүүхдийн мөнгө л яг нөгөө хүн амыг өсгөх бодлого гэж харж байгаа тийм манай улс ч өөрөө 3.5 сая үнэтэй тэгээд мэдээж төрөлтийн коэффициент нь одоо бараг 2.1 дээр орчихсон. Одоо энэ чигээрээ байх юм бол одоо хүн ам маань өсөхгүй байх юм эрсдэлтэй байгаа. Тэтгэвэр тэтгэмжтэр бол яг нөгөө инфляцийн нөгөө төвшөнтэй уялдуудаа тийм жил болгоо юм нэмэхээр юм зохицуулалт байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр бол ингээд нэмээд явах бах. Ер нь бол нөгөө тэтгэврийн хувьд чинь мэдээж нөгөө нэмэлт таталтын шинтгэл төлөө тэрнээсээ тэтгэвэр ихэнх нь авах хэвээр төрөөс дааж байгаа нэг тодорхой хэсэг байгаа. Тэгэхээр тэр нөгөө тэтгэврийн сангийнхаа бас одоо өсгөж үржүүлэх хариуцах тэр удирдах тэр удирдлага нь бол нэлээд шинжлэх энэ хэрэгтэй байх гэж харж байгаа. Мэдээж бэлэн мөнгө тараагаад өгөөд ах юм бол инфляцид нөлөөлнө. Одоо саяхан ч гэсэндээ одоо төрийн өмчт компани бол компани Эрдэнэс тавталгын ч гэдэг юм уу те жишээлбэл ингээл ногд ашиг гэж тарахад бол мэдээж тэр нь бол инфляцид нөлөөлнө. Тэгэхээр яг Монгол банк засгийн газар хоёр бол үнэхээр уялдаж ажиллах хэрэгтэй гэж харж байна. Инх хамгаалалтын дараа сая таас нөгөө импортын барааны үн за валютын анш за нөгөө талдаа тээврийн зардлын бас асуудал ярьжсэн. Тэгэхээр ер нь эдийн засгийн хөгжлийн бас яамнаас маань энэ тодорхой бас бууруулах асуудлууд дээр ямар бодлогод барьж ийн вэ? Төв банктайгаа хамтарсан бас тэр бодлогод уялдаж бас явж чадж байгаа юу гэдэг. Тий. Богино хугацаанд бол сая ойлгох дурнтай холбоотой эрсдэл бол тодорхой байсан тий. Шатхууны үнэсэх. Энэ дээр хийсэн юм бол одоо хаврын тариалт байна. Хаврын тариалтад манай улсад нийт нэг 10,000 тонн орчим түлш ордог. Тэгэхээр сая дизелийн үн өсөх үед хаврын тариалтад шаардлагатай дизелийг бол хуучин үнээр нь нийлүүлэх асуудлыг аж ахуйн нэгжүүдтэй ялж тохирсон. Тэгэхээр хаврын тариалтад бол дизелийн үнийн шок харцангуй бага болсон. Тэгэхээр инфляц бол өнөөдөр 10% болчихсон. Бидний тооцоогоор бол оны дундуур 1-2-3 сарын турш одоо 5-6 сард бол 2 оронтой тоонд хэвэндээ байна. Магадгүй 11% өгөх нь 12% өгч магадгүй гэсэн тооцоотой байгаа. Оныхоо төгсгөлөө бол буцаад 1 оронтой тоо руу орохоор ингэж харагдаад байгаа. Хэрвээ хаврын тариалт дээр дизелийн үнийг өссөн үнээр нь аваад явсан бол жилийн туршид инфляц бүр өндөр байх юм эрсдэлтэй байлаа. Намраас бол харцангуй өнгөрсөн жил цаг агаар тогтун байсантай холбоотой махны нийлүүл тогтворжоод эхэлчих болов гэсэн ийм хандлагатай байна.
Ерөнхийдөө дунд хугацаанд бол инфляц өөрөө эрэлтийн болон нийлүүлэлтийн шалтгаан тий дээр нь нэмээд дотоодын болон импортын гэж ангилж авч үзээд. Тэгэхээр импортын гаралтай инфляц бага байхад бол манай ханшийн зах зээл тогтвортой байх нь хамгийн чухал. Тэгэхээр одоо валютын нөөц бол 7 тэрбум гарчихсан. 7.3 тэрбум доллар байна. Ерөнхийдөө 7 тэрбум доллар хүрээд 3-4 сарын турш тогтвортой байгаад байна. Одоогийн өнөөдрийн экспортын нөхцөл байдлыг харахад экспорт бас тунд ажгүй. Валютын орох хурцлал тогтвортой байна. Тэгэхээр ойрын хугацаанд ерөнхийдөө импортын гаралтай инфляц бол сайн байх болов. Гайгүй байх болов. Импортын гаралтай инфляцийн дарамт бага шиг байх болов гэж ингэж хэлж байгаа. Ийм байлгахын тулд засгаас хийх ёстой ажил бол экспортыг өнөөдрийн элчмийн хүрээнд валютын орох хурцлалыг өнөөдрийн түвшинд байнга хадгалж явах хамгийн чухал ажил, том даалгавар гэсэн үг. Дотоодын гаралтай ялангуяа хүнсний инфляц дээр бол их хурлаас батлсан хөтөлбөрүүдийн хүрээнд засгийн газрыг хилэгжүүлж байгаа ажил бол хүнсний хувьсгал, хатар аян гэдэг хөтөлбөрүүд байна. Хатар аяны хүрээнд бол ялангуяа эрчимцэн мал аж ахуйг нэлээд дэмжигдэх зорилготой. Шалтгаан нь бол хатрын хүрээнд дандаа тэжээлийн ургамлын тариалтыг их нэмэгдүүлж байгаа. Тэгэхээр энэ махны үнийн өсөлт ингээл удирдлын шалтгаантай жил болгон өсөж буурж идэг асуудал яавал тогтворч юм бэ гэхээр махны нийлүүлэлт тогтвортой болж ижил тогтворч. Тэгэхээр махны нийлүүлэлтийг бол өнөөдрийн тэр нүүдлийн мал аж ахуйн зонхилсон байгаа үед бол махны нийлүүлэлт цаг агаарын нөхцөл байдлыг дагаад байнга л хэлбэлцэж байна. Тэгэхээр гол хүнсний хэрэглээ, махны хэрэглээний гол нийлүүлэлт нь ялангуяа зудаас хамаарал багтай элчимцэн мал аж ахуйгаас гол масс нийлүүлэлт явагдаж байж л махны нийлүүлэлт тогтворч байна. Тэгжээж л махны үн буурна. Тэгэхээр энэ хүрээнд бол хүнсний хувьсгал, хатар аян гэдэг хөтөлбөрүүд бол магадгүй дунд хугацаанд үр дүнгээ өгч хүнсний инфляцийн өндөр цавлгаа гайгүй болох ёстой. Дээр нь нэмээд түрүүн би хэлсэн тэр төгрөгийн нийлүүл зохистой төвшөнд байх ёстой гэж. Монгол банк бол одоо төрийн эмчит компаниудын валютыг орж ирсэн үед нь заавал Монгол банк хөдөлж авдаг. Тэгээд Монгол банк зах зээл рүү нийлүүлдэг. Гэтэл манай валютын орох хурцлалын чинь дийлэн хэсгийг нь Эрдэнэс тавталгын Эрдэнэт хоёр бол бүрдүүлж идэг. Тэгэхээр валютын зах зээл дээр орж ирж байгаа бүх валютыг Монгол банк худалдаж авна гэдэг нь өөрөө тэр худалдан авалтад Монгол банк төгрөг хэвлэдэл компаниудын дансны хийгдэг. Тэгэхээр Монгол банкны энэ валютын зах зээл дээрх оролцоо зохистой төвшөнд очиж төгрөгийн нийлүүлэлт зах зээлийн зарчим руу шилжинэ гэсэн. Тэгэхээр энэ нь өөрөө эрэлтийн гаралтай инфляц дунд хугацаанд тогтворчих үндсэн шалтгаан байна. Өнөөдрийн шиг Эрдэнэс тавталгын Эрдэнэтийн оруулж өгсөн бүх валютыг Монгол банк төгрөг хийвэлж өгж худалдаж аваад яваад байдаг бол зах зээл дээр мөнгөний зах зээл рүү зах зээлийн бус зарчмаар төгрөг нийлүүлэгдээд байна л гэсэн. Тэгэхээр энэ нь өөрөө эргээд төв банкныхаа бодлогын хүү буурахгүй байх үндсэн шалтгаан болж байна. Оюун бодом төчнөөс за ялангуяа инфляц өсөд ирэхээр нөгөө иргэд дунд бол бас одоо хамгийн их төрдөө итгэл надад алдардаг. Тэгэхээр ер нь одоо нөгөө иргэдэд энэ инфляцийг өсөж байгааг ер нь төр одоо бодлогоороо болно. За тайлбарлахдаа ер нь юун дээр алдаад байна вэ? Таны хувьд. Тэгэхээр мэдээч одоо саяны статистикийн гаргасан үзүүлэлтүүдийг илүү нөгөө иргэдэд ойр байдлаар одоо танилцуулах нь зүйтэй байх та иргэдэд ойлгомжтой одоо хэлбэрчилсэн байдлаар ингэж нэлийн тайлбарлах хэрэгтэй байх. Тэгээд мэдээж яг нөгөө шалтгаануудыг бас ингээд мэдээд нэлийн одоо ойлгох юм бол бас арай тэр бухимдал иргэдийн бухимдалаараа баг буурах болов тий. Тэгэхээр мэдээж нөгөө иргэдэд хүрэх мэдээлэл дээр бас нэлийн анхаарч өөрөө иргэдэд одоо мэдээллийг нээлттэй болгох одоо ойлгомжтой хэлбэршүүлэх гэдэг маань өөрөө бас буцаад нөгөө төр зэтгэлтэй нөлөөлнө гэдгийг бас нэлийн анхаарч харж хэрэгтэй байна. Сая нөгөө баг орлоготой иргэдэл хамгийн одоо эмзэг бүлэг рүү орчод байна л та тийм хамгийн. Тэгэхээр ер нь төрөөс одоо энэ баг орлоготой ерхүүдэд одоо яг хэрхэн илүү оновчтой тэр нь одоо хөтөлбөр дэмжлэгүүдийг үзүүлэх хэрэгтэй байна гэж таарч байна. Ер нь бол ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь өөрөө хамгийн чухал тийм. Тэгэхээр зэрэг одоо хувийн сектороо дэмжих тийм ээ тэд нар ажлын байрыг одоо илүү олон бий болох хэрэгтэй байх. За дээрэс нь тэрэнд нөгөө ажил хүчин болохын тулд тэр тэдгээр ажлын өрхийг хүүхдүүд нь бас боловсралтай тийм техникийн ур чадвартай чадвартай байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө боловсролын салбар хүртлийн дээр ороод ирнэ гэсэн үг шүү дээ. Ихтэй сургуулийнх нь одоо хөтөлбөртөө зах зээлд одоо эрэлт одоо ихтэй байгаа тэр мэрэгжлийг оруулж өгөх те. За мөн техник мэрэгжлийн одоо уул уурхайн салбарт ч гэсэндээ одоо боловсролын дутуу байгаа үед
эдгээр одоо чиглэлийн мэрэгчлүүдийг оруулах гэх мэтэр энэ нөгөө хүүхдүүдийг сургах чиглэл бол маш чухал. Тэгээд үнэхээр гайгүй төгсөөд гарах юм бол бас ажил эрхлэлт тий одоо бий болох учраас энэ дээр нэлээд анхаарах хэрэгтэй болов. Ер нь бол нөгөө тэр ур чадварыг илүү эзэмшүүлж тэр нөгөө бус орнууд ч гэсэн ер нь нөгөө насан туршийн боловсрол гэдэг шиг тийм одоо яг ажлын байранд нийцэх тийм сургалтууд энэ төр бол нэлээд бас хэрэгтэй байх гэж байна. Мөнхөргөл дараагаас за ялангуяа нөгөө хүнсний үнийн өсөлт айг өндөр байгаа. Тэгэхээр энэ маань зах зээлийн ерөн жамаараа бууруулах цааш тэр нь боломжтой байна уу? Эсвэл төр үүн дээр бүр онцгой анхаарах шаардлага үүссэн байгаа даа нь. Ерөнхийдөө хүнсний үнийн өсөлт бол одоо маш эрчимтэй явагдаад байна. Энэ бол яг гэхдээ улирлын шин чанартай гэдэг үнэлтэй. Ерөнхийдөө бол одоо гол нь нөлөөлөд онороос мах хүнсний ногоогоо мах бол ерөнхийдөө 7 сарын сүүлээс ерөнхийдөө нийлүүлэлт хэсгээр буурчин. За хүнсний ногоос шинэ ургац гарахаар ерөнхийдөө бол буураад ингээд улирлынхаа хэлбэлээр хөдлөө явдаг зүйл байж байгаа. За энэ дээр одоо бас нэг хэлэх зүйл нь болохоор хүнсний инфляц зөвхөн нөгөө түрүүний орлогын одоо баг бүлэгтэй дээр илүү нөлөөлөд байна гэдэг шүү дээ. Тэгээд тэрнээс бос бүлэг дээр ч гэсэн ерөнхийдөө бол нөлөөлнө. Энэ бол яаж энэ зүйл нь бол харагдаж байна? Яагаад энэ зүйл одоо инфляц болоод иргэдийн тэр бухимдлыг төрүүлээд байгаа юм бэ гэдэг дээр тий. Ерөнхийдөө бол өрхийн худалдаа авах чадвар бол шууд буурж байгаа. Нөгөө үнийн өсөлт нь бол цалин болон одоо өрхийн орлогоос нь давж одоо өсөд байна гэсэн үг. Хэдийгээр одоо статистик мэдээгээр цалин өсөж байна, орлого өсөж байна, эдийн засаг бол одоо 6.8%-аар одоо 25 оны эцсээр өссөн ингээл дандаа өсөлтөө үзүүлэлтүүд гараад байгаа хэдий ч яг өрхтөр очиж байгаа нөгөө өсөлт мэдрэгдэхгүй байгаа учраас иргэд одоо илүү бухимдалтай тий статистикт итгэхгүй байдаг ч юм уу тий төрдөө итгэхгүй байдаг энэ зүйлүүд гараад байгаа. Тэгэхээр нөгөө одоо орлогын өсөлтийн инфляц гэдэг зүйл хідээд харыг иргэд дээр нэг өсөлт маань яг бодит юугаар очихгүй байна. Тэгээ худалдаа авах чадвар нь буурж байна. Одоо хэрэгжилж байгаа хүнснийх нь одоо төрөл чанар нь одоо багасж байна. Одоо өндөр чанартай гэхээсээ илүү хямд одоо чанар багтаа бүтээгдэхүүнүүдийг сонгодог болж байна ч гэдэг юм уу тий. Одоо махан дээр жишээлбэл өмнө өхөр хоньны мах хэрэглэдэг байсан бол одоо дахиад ямааны мах ч гэдэг юм уу хэрэглээг ингээд арай өөрчлөөд бүтцээ өөрчлөөд явж байна ч гэдэг юм уу. Тэгэхээр эдгээр зүйлүүд нь бол урт хугацаанд ингээ үргэлжлэх юм бол одоо нөгөө өрхийн хүн амын маань одоо эрүүл мэндэд ороодох ч гэдэг юм те одоо хүүхдийн өсөлтийн одоо яг авах ёстой шимт хичээл авч чадахгүй байх ч гэдэг юм маш хортой зүйлүүд ингээд бол болно. Тэгэхээр энэ дээр бол яралтай бас арга хэмжээ авч зас залруулах хэрэгэд бас шаардлагатай байна. Яг таны хэлдгээр нөгөө иргэд хэрэглээгээ таньж байгаа гэдэг дээр ер нь энэ урт хугацаанд эдийн засгийн өсөлтөд ямар нөлөөтэй вэ? 3 зочноос. Тий. Эдийн засгийн өсөлт ч одоо нийт үлхүүдийн хэрэглээ. Дээр нь засгийн газар тэгээд гадны дотны хөрөнгө оруулалт тэгээд бид хэр их экспорт хийж чадж байгаа гэдгээс л ойлгуулсан хамгаалж. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийн саяны хэлснүүдээс хамгийн тогтвортой байдаг хэсэг бол үлхүүдийн хэрэглээ байдаг. Үлхүүдийн хэрэглээл хамгийн тогтвортой. Эдийн засгийн нөхцөл байдлаас хамгаалаад хөрөнгө оруулалт бол өсөж урууж байдаг. Мэдээж гадаад дотоод зах зээлээс хамгаалаад экспорт байнга хэлбэлцэж байдаг. Тэгэхээр хамгийн тогтвортой байдаг өрхийн хэрэглээ маань саяны мөнх хөргөл долгын хэлж байгаа шиг ингээд муудаад эхлүүл эдийн засгийн өсөлт тэр жинэгээр сулрагнаа л гэсэн. Ерөнхий нийтийн талаас. Тэгэхээр энэ бол яг эдийн засгийн бүр суур муудаж байна л гэсэн потенциал байна. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн яамны яг нөгөө хэрэглээн дээр суурилсан эдийн засаг бол өөрөө маш тогтвортой байдаг тийм. Ер нь бол одоо Азийн орнууд ч гэсэндээ хэрэглээгээ айллахаар дэлхийг боддог. Хятад ч гэсэндээ өмнө нь одоо экспорт дээр л болох юм суурилсан байсан. За тэгэхээр одоо хэрэглээ рүүгээ орж ийн. За тэгээд тэр Азийн хямралгаа ярихад ч гэсэндээ нөгөө илүү нөгөө гадаадын хөрөнгө оруулалт ингээл их байсан. Тэнгүүд нөгөөдг нь татчихаар зэрэг хямрал одоо Таиландд гарах ч юм уу ийм юм байгаад байгаа. Тэгэхээр бид нэр өрхийн хэрэглээ бол тогтмол тэг байх нь бол үнэхээр одоо эдийн засгт бол ач холбогдолтой юм зүйл байгаа. Бидэнтэй хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг өнөөдөр үнийн өсөлт ба өрхийн амжиргаа сэдвийг сонгоо авч холбогдох 3 зочинтойгоо хэлцүүлгээ өрнүүлж байна. За бидний өнөөдрийн бас энэ сэдвийг яагаад сонгоо авсан гэхээр сүүлийн саруудад иргэдийн хамгийн их бухимдж байгаа их ярьж байгаа зүйл бол цалин нэмэгдсэн ч амьдрал хүрэлцэхгүй байна. За мөн одоо дэлгүүрээс авдаг байсан хүнсний бүтээгдэхүүний үн бол бүр маш хурдтайгаар өсөж байна. За мөн үүнийгээ дагаад одоо иргэдвэл эдийн засагт одоо оролцох одоо энэ оролцоо маш юм танагдсан байдалтай байна гэдэг зүйлүүдийг бас ярьж байгаа. За үүнийг ч гэсэн тоо статистикаар аваад үзэхээр 2026 оны 4-р сард бол улсын инфляц 10.1% төрсөн байгаа. Тэгэхээр бид 1-2 дугаар хэсэгтээ тулгымцсан асуудал тоо үзүүлэлтүүдийг ярилцлаа.
Тэгвэл 3 дугаар хэсэгтэр бидэнд юу н ямар шийдэл байна гэсэн зүйлийг ярилцгаолно. За 3 зочноосоо дундаас нь бас асуултаа тавья. За инх хамгаалан дараагаас эхлээд за тулгымцсан асуудлуудыг сая тодорхойллоо, явж байгаа бодлогуудыг бас ярьлаа. Тэгэхээр ер нь бид цаашдаа ямар бодлого барих хэрэгтэй вэ? Ямар шийдэл бидэнд байна вэ? За мөн одоо манай улстай яг адилхан одоо эдийн засагтай тэгтээ инфляц одоо өндөр байгаа улсууд ер нь одоо олон улсын сайн туршлагууд байна уу? За энэ дээр та бүхэн маань хариулдаг бол. За манай судлаач маань магадгүй олон улсын туршлагын талаар нийлээд хэлэх байх. Би яг засгийн газар дээр ямар арга хэмжээ дунд хугацаанд чиглүүлж хэрэгжүүлж байгаа тухай ялъя. Түрүүн бас хэлсэн би экспорт бол хамгийн нэгдүгээр бодог. Энэ бол ялангуяа манай улсын инфляцийн хэрэглээний сагсны 40-50% нь импортын бараа бүтээгдэхүүн буюу гаднаас авч хэрэглэдэг. Тэгэхээр энэ тохиолдолд валютын ханш, төгрөгийн ханш тогтвортой байна гэдэг бол хамгийн чухал хүчин зүйл. Тэгэхээр төгрөгийн ханшийг тогтвортой байлгахын тулд бид экспортоо сайн хийх, гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэх, энэ чинээгээр валютын нөөцөө тогтвортой өндөр түвшинд байлгах. Энэ бол хамгийн чухал арга хэмжээ. Хоёр гэвэл дотоодын бараа бүтээгдэхүүнүүд ялангуяа дотоодын гаралтай инфляцийг харахад бол хүнс байдаг. Тэгэхээр хүнсний нийлүүлэлт тогтвортой байна гэдэг бол хоёр дахь хамгийн чухал бодлого. Тэгэхээр хүнсний нийлүүлэлт тогтвортой байхад яг нэг богино хугацаанд шатгууныг тогтворжуулж болно, богино хугацаанд махны нөөц бэлдэж болно, түүнийг нийлүүлж болно. Энэ бол дандаа богино хугацааны 1-2 сарын, 1 хаврын, 1 намрын л асуудлууд. Гэтэл ерөнхийдөө нийлүүлэлтэн тогтвортой байх зах зээл, нийлүүлэлтэн тогтвортой байх хүнс хөдөө аж ахуйн салбарыг бий болгоно гэдэг л хамгийн чухал асуудал. Тэгэхээр энд хэрэгжүүлж байгаа нэгэнт их хурлаас батлагдсан засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогод бол хүнсний хосгол, атар аян гээд хоёр хөтөлбөр байна. Дээр нь мэдээж цагаан алт гээд илүү боловсруулах бүтээгдэхүүний хөтөлбөр байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрүүдэд төсвөөс бол багагүй мөнгө зарцуулж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж махны нийлүүлэлтийн дийлэнх хэсэг нь элчимсэн мал аж ахуйгаас бэлтгэгддэг. Тийм л хүнсний зах зээл бий болох ёстой. Ойрын 1-2, 3, 4 жилд. Тэгж байж л бид нэр энэ хавар болгоны махны үнийн өсөлт тэрнтэй холбоотой үүсдэг иргэдийн бухимдлаас эргэлж чадна. Тэрнээс биш 1-2 удаа нөөц бүрдүүлээд бол асуудал шийдэгдэхгүй. Дараагийн нэг асуудал бол хил гайлын үйл ажиллагаа тогтвортой байх ёстой. Ялангуяа ковидын үед, ковидын дараа тэр Украины дайны тэр үеүүдэд бол урд хойд хилүүд тэр маш их бөөгнөрөл үүсч байсан. Тэрнээс болоод хүнсний бүтээгдэхүүнүүд муудах, хаягдах, замдаа муудаж хаягдсанаар зах зээл нийлүүлэлт нь хомсдох гэх мэтлэн сөрөг нөлөөллүүд байсан. Тэгэхээр тэрнээс гадна замын үед алтан булаг дээрх төвжрэл үүсэхгүй байх бол хамгийн чухал бодлого. Тэрнээс гадна цаашлбал яагаад хоёрхан бомбд бол хамаг хүнсний бүтээгдэхүүн, импортын бүтээгдэхүүн хамаарлалтай байх хэрэгтэй гэж тийм. Ялангуяа бичгтийн бомбд уул уурхай ажил дүр нүүрс тээвэртэй холбоотой бараа бүтээгдэхүүн бол гашуун сухбат бомбтоор орж ирдэг. Ерөнхийдөө бомбын олон их хэмжээний бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэх чадвартай бомбын төрөл тоог нэмэгдүүлэх бол дараагийн чухал алхам байна. Тэгэхээр ковидын үед бол замын үе дээр гацалт үүснээр маш их хэмжээний инфляц бий болж ирсэн. Тэгэхээр дахиж тийм нөхцөл үүсэхгүй тул 3 дахь том бодлого бол тээвэр логистикийн альваас сатал үүсэхгүй байна. Ерөнхийдөө энэ 3 чиглэлд бол засгаас нэлээд арга хэмжээ хэрэгжүүлж байгаа. Дээр нь мэдээж мөнгөний бодлого. Тэгээд төсвийг хэд төлөхгүй байх бодлого. Энэ хоёр бодлого уялдаж ээж мөн зах зээл дээрх эрэлтийн гаралтай инфляц намд бол байх нөхцөл байна. Ерөнхий дунд хугацаанд хэрэгжүүлж байгаа бодлого бол энэ бодлогод байна. Нэмэлтээр засгийн газар дээр бас явж байгаа энэ чөлөөлөе. Гэт одоо эдийн засгийн чөлөөлөе. За эдийн засгийн бас одоо тэлэхийн асуудлууд дээр нэлээдгүй юу? Эдийн засаг одоо бизнес эрхэлж байгаа хүмүүстэй бас ихтгэл хүлээлгийа гэдэг байна шүү дээ. Энэ дээр явж байгаа бас үр дүнгууд ер нь цаашдаа урт хугацааны бодлогоороо харуул инфляцийг бууруулах боломжтой байна. Тийм чөлөөлөе гэдэг бодлого бол одоо жишээлбэл нэг бизнес, нэг байшин баригдаад элчин хүчинд холбогдъё гэхэд, нэг бизнес эхлүүлэх гээд талхны цэг эхлүүлэх гээд элчин хүчинд холбогдъё гэхэд одоо явж байгаа элчин хүчний зах зээлийн зохицуулалт бол элчин хүчинд холбогдоход маш хүндрэлтэй. Одоо яг албан ёсны журмаараа 70 хоног шаардлагатай байдаг. Нэг байшин элчин хүчинд холбогдоход. Гэтэл
зээл авцсан бизнес эхлүүлэх гэж байгаа бусад олон асуудалтай байхад зөвхөн элчин хүчинд холбогдоход 70 хоног хүлээн гэдэг бол хэтгэлхий зовлолтой. Тэгэхээр чөлөөлөе гэдэг аян бол ерөнхийдөө энэ нийлүүлэлтийн талыг бизнес эрхлэгчид маш хурдтайгаар бизнесээ эхлүүлэх, маш хурдтайгаар бизнесээ чиглүүлэхэд чиглэсэн нийлүүлэлтийг дэмжсэн ийм л болов байгаа. Элчин хүчний зах зээл хүн бизнес эхлүүлэгийг өргөдлөө өгөөл шууд элчин хүчиндээ холбогддог байх хэрэгтэй. Тэр тусгай зөвшөөрлүүд өргөдлөө өгөөл хэд хоног хүлээлээ цаанаас албан ёсоор зөвшөөрлөө хэлээгүүл бол шууд ажиллаа эхлээд явдаг тийм асуудал. Бас энэ байгууллагчны үнэлгээний асуудал байна. Одоогийн энэ хуулиар бол шинэ бүх төрлийн шинэ бизнес одоо өсчний газар эхлүүлэхээс эхлээд маш том уурхай нээх хүртэлх ийм өргөн хүрээний бизнесүүд бүгд байгууллагчны үнэлгээ хэлэх хэрэгтэй. Гэтэл яагаад тэнд нэг кофе шоп ажиллуулахад 10 гэр бариад жуулчин хүлээж авахд бид нэг заавал тэр 1-2 жил хүлээлгдэг байгууллагчны үнэлгээг хийх хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ асуудал энэ чөлөөлөе гэдэг аян бол бизнесийг хурдтай эхлүүлэх тэр чинээгэлээ зах зээл дээрх бүтээгдэхүүн үйлчилгээний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ийм бодлого байна. За баярлалаа. Мөнхөр мөргөл дараад. Тэгэхээр инфляц үүсэж байгаа сүр зарчим бол эрэлт дийлүүлэлтээс л хамаартай. Одоо зах зээл дээр үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүний тоо нөгөө талдаа бол одоо эргэлдэж байгаа мөнгөний тоо. Энэ хоёрын одоо зохист хэмжээ зэрэг өсөж явах юм бол ерөнхийдөө бол инфляц бас боломжийн түвшинд байна гэж үзэж байна. Гэтэл одоо үйлдвэрлэлээ нэмээгүй ээжээж нөгөө талаас нь одоо зах зээл рүү мөнгө нийлүүлээд авах юм бол зохиомлоор нөгөө эрэлтийн гаралтай инфляц өдөгдөд яваад байгаа. Тэгэхээр бид нар бол дотоод үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Одоо түрүүний макро эдийн засгийн үзүүлэлтүүдээр бол орлого нэмэгдэж, эдийн засаг өсөж чинь гэдэг эдгээр өсөлтүүд байна ерөнхийдөө бүгд уул уурхаагаас хамааралтай орлогын өсөлтүүд байгаа. Тэгэхээр энэ уул уурхаагаас хамааралтай орлогын өсөлтийг дотоодын үйлдвэрлэлийг дэмжихтэй гол зарцуулах хэрэгтэй. Энийг бол одоо хувьцаа байдлаар ч юм уу ямар нэгэн байдлаар ингэж иргэдтэй шууд бэлэн мөнгө хэлбэрээр тарахаас илүүтэйгээр одоо үйлдвэрлэл дотоодын ялангуяа дотоодын үйлдвэрлэлийг дэмжих. За одоо тээвэр логистикийн асуудлыг одоо сайжруулах. Одоо энэ уул уурхаагаас хамааралтай байгаа энэ эдийн засгийн бүтцээ солонгоруулах гэдэг юм тий. Мөн одоо импортын одоо хараат байдлыг мөн одоо өрсөлдөнөдөө дотоодын өрсөлдөнөдөө болгож бас өөрчлөх. За төсвийнхаа үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх. За тэгээ одоо бас сүүлийн үед ер нь олон томоохон мега төслүүд ер нь бол зэрэг бараг эхлүүлээ одоо. Тэгэхээр инкийнхээ оронд нөгөө төслүүдийн ирэмлээд хамгийн үр ашигтайгаар нь эхэлж хэрэгжүүлж үр дүнгийн одоо гаргаж иж дараагийнхаа эхлүүлдэг байдал руу орохгүй бол олон ингээд нөгөө эхэлсэн төсөлтөө тэгээд алийнхаа ч үр дүнг хараагүй нөгөө нэг олсон их орлогоо ингээд ямар ч үр ашиггүй зарцуулах гэдэг байна. Тэгэхээр энэ дээрээ л нь бол анхаарч ажиллах хэрэгэд бол хамгийн гол шаардлага байна. Одоо үндэсний статистикийн орооноос сая 4 сар гаргаснаас гадна одоо нөгөө ер нь таамаг гарч байгаа болов тий? Одоо 10.1%-аас цаашаа өсөхөр байна уу? Эсвэл доктортой авахаар байна уу? Ер нь таамаг судалгаанууд явагдаж байгаа. Ерөнхийдөө бид нар бас 7 хоног болгон Улаанбаатар хотын бол аймагуудын хамгийн өргөн хэрэглэгддэг бараа үйлчилгээнүүдийг түүж аваад бас таамаглалт тооцоол хийж байгаа. За эдгээр тооцоололоор бол за ямар ч сан сүүлийн нэг одоо ирэх нэг 2-3 сарда бол ямар ч сан буурах тийм тооцоолол байхгүй байна. Энд гол нь нөлөөлж байгаа нөгөө л одоо махны үнийн өсөлт, хүнсний ногооны үнийн өсөлт байж байна. За тэгээд одоо гол нь шатхуу өсөж чинь гэдэг чинь сая бол ерөнхийдөө шууд нөлөөнд орж ирж байгаа энэ сарын дээр. Одоо үргэлжлээд нөгөө дам нөлөө буюу бусад бүтээгдэхүүнүүд рүү нөлөө нь ороод ирэхээр энэ өсөлт бол бас ингээ үргэлжлэх магадaltaй учраас бол шууд буурчна гэж хэлэх боломжгүй байна. За баярлалаа. За оюун бодом эдийн засгийн хувьд. Тэгэхээр манайх бол одоо яг одоогийн байдлаар бол нийлүүлэлтийн гаралтай инфляц нэлээ их байна гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг мэдээж нөгөө газрын засны үн бол бид нар яг тэг гадаадаас бүрэн хамааралтай байгаа учраас нэлээ хянахад бас боломж хэцүү байгаа хаа. Гэхдээ мэдээж нөгөө Орос улбаны улстай ч юм уу те бусад одоо их усүртэй бас гэрээ хэлцээгээ хийгээд ингээд явах нь бол энэ зүйтэй. Тэгээд тэрний дээр бол бас нөгөө газрын засны үйлдвэрээ бол маш хурдан ашиглалтанд оруулах те ийм шаардлагатай байгаа. Түрүүний бол хэлжсэн нөгөө мега төслүүд гээд маш олон төсөлтэй. За нийслэлээс гэхэд 24 төсөл, засгийн газраас 14 төсөл гээд ингээд нийтдээ 38 төслийг зэрэг баг эхлүүлэх шахуу ингээд явж байгаа. Тэгэхээр зэрэг хамгийн түрүүнд нэг шаардлагатай байгаа одоо эрчим хүчний те энэ асуудлуудаа нэлээд одоо энэ тэргуунд нь тавьж
бас тий шийдвэрлэх хэрэгтэй болов. Ерөнхийдөө харж байхдаа нийслэлийн төслүүд дээр ч гэсэндээ бас тий за нэн тэргүүний бус байхаар юм төслүүд хүртэл байгаа тий олон улсын зочд буудал тэнд баримч гинүү тий ийм нэг юмнууд хүртэл явж байгаа. Тэгэхээр зэрэг энэ дээр бас тэрийг анхаарах хэрэгтэй байх. За тэгээ мэдээж хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үн бол нэлээд их одоо тий бас их хувийг эзэлж байгаа. Тэгэхээр бид нар махууруу Монгол улсын стратегийн бүтээгдэхүүн гэдэг ингээд үзэж байгаа учраас энэ дээр бол нэлээд сайн одоо бодлоготой байх хэрэгтэй байх. Мэдээж нөгөө экспортын үн бас дотоодын үнээс одоо тий баг байнч гэсэн одоо юмнууд асуудал бас яригдж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг яг хоо махны экспортыг хэр зэрэг хэмжээнд ямар улиралд нь яаж зохицуулах вэ? Аль махыг илүү гаргах юм бэ гэдэг юм уу те. Энэ дээр бас нэлээд яг тодорхой бодлоготой байх хэрэгтэй байх. Түүнээс өмнө нь бол жишээлбэл махны экспорт хийж байгаад хэдэн жилийн өмнө шууд ингээд зогсоогоод те тэгээ буцаад ингээд дараа гэж нийлүүлж байгаа. Тэгэхээр яг нөгөө тэр бодлогоо яг ямар үр дүн гарахын тэрнийхээ төлөө бас нэг тууштай те ингээд яваад байх нь зүгээр болов уу гэж харж байгаа. За тэгээд махан дээр бол мэдээж тэр түрүүний ярьсан нийлүүлэлтийг те одоо доктортой ойлгохын тулд мэдээж фермийн аж ахуй гэж бас байгаа. Мэдээж гэхдээ нүүдлийн мал аж ахуй мэдээж байна. Тэгээ нүүдлийн мал аж ахуй өөрөө өртөг зардал өндөртэй. Гэхдээ бол үнэхээр сайн чанарын бол мах те идж байгаа одоо Монгол хүмүүс бол те гадаад явсан хүмүүс л мэдж байгаа махан бас манай төвшин төрх хамт жоохон хэцүү л байдаг. Шууд ангаар нэгтгэхэд ийм байгаа. За ногоон дээр болохоор зэрэг одоо жишээлбэл хүнсний ногоогоо нөгөө зойр те хадгалах тал дээр бас нэлээд их анхаарах хэрэгтэй болоо. Бид нэр ингээд зүгээр эргэн үеийн хувьд ингээд нэг төмс аваад идэх гэхэд баг төмс болгоноос нь ингээд хөвгц гараад ч юм уу те ингээд ерөөхдөө нэлээд хаягдaltaй байгаад байгаа хгүй. Тэгэхээр энэ нөгөө хадгалах сав энэ төр дээрээ бас нэлээд одоо хувийн аж ахуйн нэгжүүдийг оруулах энийхэд бол яах юм гэхээр заавал засгийн газраас одоо мөнгө өгнө гэхгүйгээр газар олголтын дээр нь одоо тий тэр газрын одоо юу гэдгийг тий үнэгүй ингээд өгдөг ч юм уу гих мэтчлэн одоо ийм арга хэмжээнүүд түрүү хувийн хвшлийн түншлэн тэргээд байгаа. Эдгээрийнхээ хүрээнд ч гэсэн бас арга хэмжээг бол авах хэрэгтэй байх. Тэгээ гурилын хувьд ч гэсэндээ одоо гурилын импортын татварыг нэг шууд тэглээл тий тэгэл тариаланчт нөгөө нэг дараа жил тарих уу яах вэ гэд ингээд эргэлзээнд ороод ингээд нийлүүлэлтэнд багасаад ингэх юм тэр ийм бас сөрөг төлөө дүүсээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ гол одоо стратегийн гурил мах хоёр дээрээ ч гэсэндээ тодорхой бодлоготой ингээд нэлээд сайн барьж авах хэрэгтэй байх гэж харж байна. За тэгээд төсвийн одоо хөрөнгө оруулалтын төсөл төр бол одоо хэрэгжилт нь удаашраад бараг төслүүдийн бараг 30% нь одоо төсөв төртөг үйлрээс дандаа нэмэгддэг ийм судалгаа бол сангийн амнаас гарч ирсэн байгаа. Тэгэхээр энэ одоо төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийг яаж сайжруулах вэ? Бид нэр төсөв төртөг одоо нэмэгдэнэ гэдэг чинь засгийн газрын зардал хөрөнгө оруулалтанд дахиад дараа жил нь нэмж тусаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бас нөгөө энэ дээр ч гэсэн анхаарч нөгөө нэг хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилтийг нэлээд сайн байлгах тал дээр нь бас анхаарах те. Тэгээд тэр зүгээр төсөв төртөгдөө зам дээр нэмэгдээд хичнээн тэр бумыг өгж явах тэрнийхээ оронд одоо өөр те боловсролын салбартаач байдаг юм уу? Одоо ингээд хөрөнгө оруулалт хийх энэ тал дээр бас нэлээд анхаарах хэрэгтэй болов уу гэж харж байна. За тэгээ мэдээж нөгөө цахилгааны тасалдал энэ төр байгаад ах юм бол мэдээж үйлдвэрлэлт маань сөрөг нөлөөтэй тий. Тэгээд үйлдвэрлэлүүд маань мэдээж цахилгаан тасалдахад одоо хэдэн сая төгрөгийн ч юм алдагдaltaд ингээд орж идэг. Тэгэхээр энэ эрчим хүчний хангамжийн асуудлаа бол нэлээд юм сайн авч явах хэрэгтэй байхаа гэж харж байна. Сая нөгөө махны та экспортын асуудал ярьсан. Одоо чинь $4 гараад байна гэдэг. Харин тийм тоо байсан. Гэхдээ би яг тэрийг бол албан бус гэж сайн мэдэхгүй байгаа. Ер нь бол мэдээж экспортлж байгаа тий. Гэхдээ тэрийг тэр махны экспорт дээр бас нэлийн анхаарах хэрэгтэй байх тий. Шууд амдаар нь одоо Австрали гэхэд жишээлбэл нэлийн их одоо яг манай Монгол шиг тий хонтой өхөртэй тэгээд тэрийг экспортлоод Хятад руу Шри-Ланк одоо ингээд Индонез гэх мэт ингээ орн руу гаргадаг. За тэгээд ингэхдээ бол амдаар нь гарах уу, яаж гарах уу, хэдэн төгрөгөөр гарах уу. Тэгээд манай нөгөө махны нийлүүлэлт одоо үнд маань яаж нөлөөлөх юм гээл те нэгэн тооцоо судалгаа хийж иж гаргаад байгаа. Тэгэхээр махны импортыг бас биш экспортыг бас өсгөнө гэж ярьж байгаа дээрээ бол энэ гарах үр нөлөөг нь бас нэлээд сайн харах хэрэгтэй байх гэж хардаг байгаа. За тэгээ яг мэдээж нөгөө хөгжиж байгаа орны хувьд бол инфляц одоо яг хөгжингөө орн шиг те Япон шиг, Австрали шиг 3%, 4% бол байдгүй ер нь бол тэр чинь. Тэгээ манай улсын хувьд бүр нөгөө нэг импортлогч ямар ч үйлдвэрлэгч биш орн. Тэгэхээр бол мэдээж инфляц тэр 7-8% тал ер нь тэр 6% гэдэг бол бас энэ доогоор ингэ явж байгаа. Тэгээ дээрэс нь мөнгөний нийлүүлэлт өөрөө мөнгөний одоо бодлогын хүн өөрөө бол 10% таагаад байгаа шүү дээ. Тэгэхээр энд хүү ингэж өндөр байж хахад бол мэдээж тий одоо бүхэл одоо санхүүгийн хэрэг одоо тэр үйлчлэгээ ч гэсэн хөндөр хүүтэй гэх мэтчлэн ингэж зардал болсон өсөө явж байгаа гэсэн. За би хамгийн сүүлийн асуулт инх амгалан дээрээс асууад мөхөргөл дарга дээр сая ер нь одоо ойроо 2-3 сард бол буурахааргүй байна гэдэг бас таамууд гарч. Тэгэхээр ер нь энэ хугацаанд яамнаас яг одоо бүр голчилж байгаа барьж байгаа бодлогыг та нэг
хэлээд өгвөл. Яг ийм зүйлүүд дээр энэ хугацаанд тий одоо хийх ийм зүйлсийг хийхээр төлөвлөж гинэ гэдэг зүйл байгаа юу? Тийм. Өнөөдрийн яг богино хугацааны инфляц бол цэвэр нийлүүлэлт шилжүүлэлттэй. Мах, дизель түлш. Одоо дизель түлшний инфляцийн дам нөлөө цаашаа явна гэж сая манай статистик хэлж байна тийм. Тэр бол тэгж таарна. Ямар ч тач манай уул уурхай юмнаас Орос улбаны улсын албаны зарим байгууллагатай явж хилцээ хийгээд дизель түлшийг Орос улбаны улсын дотоодын үнээр худалдаж авах ийм тохиролцоо тохирсон. Энэ бол маш сайн тохиролцоо. Хэрвээ ингэж чадаагүй байсан бол инфляц 10% биш 13, 14, 15% явах тийм маш том эрсдэлтэй байсан. Дизель түлшийг он дуустал магадгүй ирэх ондоо үргэлжлээд Орос улбаны улсын дотоодын үнээр авах асуудал бол инфляцийг оны төгсгөлөө бууруулах хамгийн гол хүчин зүйл болж байгаа. Түрүүн хэлсэн дээр хаврын тарилт дээр бол аж ахуй нэгжүүд, нефтийн импортлогч аж ахуй нэгжүүд хямдралтай өмнөх хямд үнээр нийлүүлж байгаа. Энэ бол мөн оны төгсгөлөө инфляц буцаж буух үндсэн шалтгаан болж байгаа. Тэгээд магадгүй наадан дөхүүлээд шинэ мах худалдаанд ороод эхэлнэ. Одоо бас төрүүчээсээ зөв амьгуудаас олж эхэлж байгаа. Тэгэхээр энэ бол бас инфляц тогтворжих бас нэг хүчин зүйл болж байна. Гэтэ инфляц ингээд бага байгаа ч гэсэн эргээд тогтворж байгаа ч гэсэн хүнсний инфляц нь өөрөө 20% төгсөн гэдэг бол яг ялангуяа орлого багтай өрхүүдийн хувьд бол хүнд хിവэрэ байгаа. Тэгэхээр энэ оны төгсгөлөө нэлээ явж байж л инфляцийн дарамт бага зэрэг бууж эхэлнэ гэсэн ийм л үлээлтэй. Махны хувьд бол яг нэг онцлог нь өсчөөд буцаж буудаг ийм онцлогтой. Тэгэхээр бид оны сүүлийн хагас бол махны үн буцаж бага зэрэг буух л гэсэн ийм хүлээлттэй байна. Тэрнээс биш одоо засгаас очиргүй яг энэ инфляцийг хязгаарлах богино хугацааны бодлого гэхэд бол ерөнхийдөө хэрэгжүүлэхэд их хязгаарлагдмал. Гол нь шатхуун дээр л байна. За баярлалаа. За бидний урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн 3 зочиндоо баярлалаа. За бид өнөөдөр бас нэлээдгүй олон асуудлуудыг шийдлүүдтэй бас ярилцлаа. За ер нь яг нь инфляц өснө гэдэг бол зөвхөн эдийн засгийн бас нэг тоо үзүүлэлт бол бас биш. Энэ нь шууд иргэний амьдралд, гэр бүлийн амьдралд шууд одоо нөлөөлж байгаа. За ялангуяа бас мөнгөргөл даргын хэлдгээр энэ хүнсний инфляц өндөр байх тусмаа одоо хэрэгжилж байгаа бүтээгдэхүүний чанар муудаж байна. Энэ нь эргээд одоо урт хугацаанд бас тэр амьдралын чанарт нөлөөлдөг ийм асуудал байна гэдэг бас хэлж байна. За шийдлүүдээр ч гэсэн та бүхэн маань экспортыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дадах, хил гайлын үйл ажиллагаа доктортой байх. За одоо хамгийн гол нь бол мөнгөний оновчтой бодлого явах хэрэгтэй байна гэдгийг бас хэллээ. За мөн одоо дотоод үйлдвэрлэлээ дэмжих байдлаар бид цаашдаа эдийн засгаа тэлэх, солонгоруулах гэдэг зүйлийг бас хэллээ. За мөн одоо хүнсний ногооны инфляц бол хамгийн өндөр байгаа. Гэхдээ энэ дундаа бол бас илүүтэй газар тариалан дундаа хадгалах, махны экспортоо дэмжих гэдэг ингээ маш олон бас шийдлүүдийг хэллээ. За ингээд энэ дунд бас нэг асуудал байгаа нь бол төр хувийн хвшил, за энэ бодлого бас хоорондоо уялдахгүй байгаа асуудлыг илүү боловсронгуй уялддаг болох тал дээр бас анхаарах хэрэгтэй байна гэдэг зүйлийг 3 зочин маань хэллээ. Тэгээд иргэд бол нэг зүйлийг маш одоо хүсэж байгаа нь бол төрийн бодлого нь богино хугацаанд гал ундрах биш, урт хугацаанд илүү оновчтой байсаа гэдэг зүйлийг л хүсэж байгаа. Ингээд нүүдэл шийд нэвтрүүлэгт хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Эх 7 өдрийн дугаараар уулзлаа. Түр баяртай.